Үүнний цаана ерөнхийдөө юу байсан бэ гэхлээр хүн бүр хүүхэд бүр өгөгдөлтэй боломжтой. Тэгээ үүнийг л хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал айгуу чухал. За сайн байцгаана уу? За ээлжид номынхаа товчлоор уулзаж байна. Энэ удаагийн сонгож авсан ном бол Адам Грантийн Далд өгөгдөл гэдэг ном байна. Англи хэлний Hidden Potential гэдээ гарч исэн ном. За тэгээд манай монгол хэлний болохоор United Business Review гэх маань энэ жил орчуулад номын баяраар гаргасан. За тэгээд номын баяраас авчаад сая Эрдэнэс Book Club гэх шинээр байгуулад тэрнийхээ 6 дугаар сар дээр энэ хүн номыг уншсан байгаа. За тэгээд номынхаа товчлыг хамтдаа эхлэлцгээе. Та бүхэн хэдийнээ сайн мэддэг болсон бах. Би номоо уншаад оюуны зураглал хийдэг. За тэгээ оюуныхаа зураглалаас та бүхэндээ ингээ хуваалцаад ярьдаг. Энэ ном бол маш олон юм судалгаа, шинжилгээ, жишээ, түүхүүд агуулсан учраас яг бүгднийг ярих бол одоо цаг маань хүрэлцэхгүй. Тийм болохоор яг өөрийнхөө одоо гол гэж бодсон зүйлүүдийг та бүхэндээ хуваалцъя. За дашрамт хэлэхэд зүгээр энэ номыг одоо багш сургууль хүмүүжүүлэх эцэг эхчүүд уншихыг зөвлөдөг. За тэгээд та бүхэнд ч гэсэн энэ номыг санал болгоё. Тэгээд миний авсан жишээнүүдээс та бүхэн inspired болоод уншаарай гэж хүсье. За энэ ном бол 3 үндсэн одоо хэсэгт хуваагдаад нийт 9 бүлэгтэй. За нэгдүгээр хэсэг бол зан чанарын ур чадваруудын тухай яригддаг. Хоёрдугаар хэсэг дээр бол урам зоригийн бүтэц. Урам зориг, дотоод урам зоригийн талаар ярьдаг. Гуравдугаарт нь бол боломжуудын тогтолцоо, юм системийн талаар ярьж байгаа. За тэгээд нэгдүгээр хэсэг рүү орцгоё. Зан чанарын ур чадварууд гэдэг зүйл бол чухал юм байна гэсэн зүйлийг энэ хэсэг дээр бол ярьдаг байгаа. Тэгээд бид нар бол илүү сайжрахад суралцах хэрэгтэй. Бид нар ямар ч одоо өгөгдөлтэй байж болно. Тэгээд түүнээсээ ингээд сайжрах хэрэгтэй. Энэ ном маань нэг айгуу гоё жишээгээр хэлдэг л дээ. Raging Rooks гэдэг underdogs гэдэг юм уу, юм боломжгүй одоо хүүхдүүд дэс юм баг бүрдсэн. Тэгээд энд бол 6 хар арстан, 1 латин, 1 Аз Америкийн хүүхдүүд багтсан. За эдгээр хүүхдүүд бол ийм шатын одоо тэмцээнд улсын аврагт оролцдог. За эдгээр хүүхдүүдийг бэлтгэсэн одоо коуч нь бол Morris Ashley гэдэг алдартай шатарчин хүн байдаг байна. Коуч бол одоо энэ хүүхдүүдийг боломжгүй одоо нөхцөл байдлаас улсын аврагт хүргэдэг. Тэгээд одоо түүхийн одоо шатрын түүхэнд бол маш юм ой түүх болж үлдээд тэг хүн болгон үүнийг бол одоо судалж ярьдсан байгаа. Үүнний цаана ерөнхийдөө юу байсан бэ гэхлээр хүн бүр хүүхэд бүр өгөгдөлтэй боломжтой. Тэг үүнийг л хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал айгуу чухал. Тэгээ боломжгүй нөхцөл байдлаас ур чадваргүй байсан хүүхдүүдийг бэлдсээр агаад улсын аврагт хүргэсэн ийм л түүх байгаа юм. Авгаад хүрэхийн тулд бид нар бол хэрхэн тэмцэхээ одоо мэддэг байх хэрэгтэй гэсэн юм санаа байна. Дараагийн одоо алдартай жишээ байдаг судалгааны ажил Raj Chetty гэдэг алдартай судлаач, эдийн засагч хүн байгаа. Энэ нь бол Нобелийн одоо шагналтан эдийн засагч, маш одоо мундаг хүн. Тэгээд энэ хүний судалгаа 20 жилийн хугацаанд хийсэн юм урт хугацааны судалгаа юм байна. Энэ хүний 20 жилийн судалгаагаар одоо хүүхдүүдэд юу нөлөөлөөд одоо насанд хүрэхэд орлоготой, амжилттай байгаа юм бэ гэдгийг судалсан. Үүн дээр ямар багш хамгийн их нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг судалсан байна. Тэгээ хариулт нь цэцэрлэгийн багш нар. За насанд хүрээд өндөр орлоготой амьдрахад цэцэрлэгийн багшийн туршлага маш өндрөөр нөлөөлт юм байна. Тэгээд яг цэцэрлэгийн багш нь өндөр туршлагатай сайн багш байхлаар хүүхдүүдийн мэдээж хэрэг математик одоо бичих чадварууд өндөр байсан гэж харагдаж байгаа. Тэгэд энэ нь бол 4-р ангид орж ирэхэд тоо бодох унших чадрын ялгаа нь бол байхгүй болчих эхэлт юм байна. Тэгээд 4 бол 8-р ангид энэ одоо цэцэрлэгээс нь эхлээ судалсан хүүхдүүдийг судлахад юу өөрчлөгдсөн байсан бэ? Юу одоо өөрчлөгдөхөөс гадна юу өөрчлөгдөөгүй үлдсэн бэ гэдгийг судалсан. За тэгээд хүүхдүүдийн маань хувьд бол ийм унших бичих чадвар ингээ бидний одоо хамгийн хүсдэг чадварууд бол ингээл янз бүр болсон, сайжирсан, муужирсан. Гэхдээ амжилтанд хүрж байгаа энэ 4 үндсэн одоо зан чанарын юм чадвар байна гэдгийг бол энэ судалгаагаар гаргаж ирсэн. Үүнд бол итэх, хамтын ажиллагаа, сахилах бат, тууштай байдал. За энэ дөрвийг бол зан байдлын чадвар гэж нэрлэж байгаа юм. Character одоо чадварууд гэж нэрлсэн. Тэгээд сайн багш гэдэг хүн бол цэцэрлэгийн насанд нь одоо ийм хүүхдүүдийн, сурагчдын танин мэдхийн чадварыг хөгжүүлэхэд тусалдсан байна. Тууштай болгодсон байна. Ийм сэтгэлгээгээ ажилуулахад нь тусалдсан байна. Тэгээд хамтарч ажиллах, сахилга баттай өөрийгөө зохион байгуулах ур чадваруудыг ийм багаас нь олгодсон байна. Тэгэд цэцэрлэгийн насанд энэ чадвар хөгждөг. Тэгээд энэ чадварыг нь хөгжүүлчихлээр
нас явахын хэрээр нөгөө хүүхдүүд маань амжилттай болж ирдгийг одоо энэ судалгаагаар гаргаж ирж байгаа. Хүүхдүүд маань хэрвээ одоо цэцэрлэгийн багш нь нөлөөлөөд иймэрхүү зүйлийг одоо сурч авч чадвал суур буюу юм хөрс байх хэрэгтэй гэсэн санаа бас энэ ном дээр гарч байгаа. Гэхдээ энэ жишээн дээр нэг сонирхолтой зүйлийг бас дуртахад бид нар яг 1-р ангийн багш айгуу чухал гэж бодоод байдаг тийм ээ. Гэтэл яг үндэ ингээд цэцэрлэгийн багш хамгийн чухал байдаг байна. Тэгээ сайн багш, туршлагатай багш гэдгийг бас юугаар үнэлж дүгнсэн бэ гэхлээр ажилласан жилийн туршлагаар тэгэхээр жоон настай багш нараа л хүүхдүүдийн энэ одоо зан чанарын ур чадваруудыг сайн хөгжүүлж өгсөн. Сахилга баттай болгосон, хамтарч ажилладаг болгосон, өөрийгөө одоо сорьдог ийм итгэх санаачлагтай хүүхдүүд болгож хүмүүжилсэн байх нэ. За тэгээ бид нарт бол хөрс хэрэгтэй. Хөрс байхгүй бол бид нар үндэслэхгүй. Тэгвэл хөрс гэдэг нь яг юу юм бэ гэд боловсрал судал талаас нь, сэтгэл судал талаас нь энэ номон дээр бол жишээ авсан байгаа. Scaffolding буюу шат гэж орчуулсан байгаа. Боловсрал судал дээр бол scaffolding Vygotsky-гийн одоо нөгөө нэг онол дээр гарч ирдэг л те. Тэгээд энэ нь одоо юу юм бэ гэхэлэр барилгын юм шат. Нас санаа авсан ийм одоо үг хэллэг байхгүй. Тэгэхээр өндөр барилга барихын тулд тэр шат нь ингээ өндөр болж ийж барилгууд ингээ баригдаж байгаа гэсэн санаа юм. Тэгэхээр биднэрт ийм заавал хажууд нь дэмжих ийм шат байх ёстой. Тэгжиж бид нар одоо ур чадваруудаа хөгжүүлдэг. Тэгэхээр шат одоо бидний хувьд айгүй сайн дэмжлэг болдог. Ийм шат байснаар ийм цементээс ч гэсэн ийм цэцэг ургаж байгаамаа гэдэг ийм санаа энэ номон дээр бол явж байгаа. За тэгээд энэ шатыг ерөнхийдөө хэн одоо хийж өгөх боломжтой юм бэ гэхлээр хүүхдүүдийн маань хувьд бидний хувьд ч гэсэн коуч, дасгалжуулагч нар хийж өгөх боломжтой. За тэгээд сайн дасгалжуулагч, сайн коуч нарын одоо үр дүнд ямар олон мундаг бидний одоо нөгөө боломжгүйгээс боломжтой болгосон түүхүүд энэ номон дээр бол ерөнхийдөө байгаа ажиглагдсан. Тэгээд энэ ташрамд зүгээр уншаад санаа төрсөн зүйл нь юу вэ гэхээр эцэг эхчүүд бид нар хүүхдийнхаа хувьд маш сайн дасгалжуулагч нь болох хэрэгтэй байна. Бид нар магадгүй боломж байхгүй сайн одоо дасгалжуулагч коуч нарыг хүүхдүүдэд авч өгч чадахгүй энэ шатыг нь хажууд нь одоо барьж өгч чадахгүй байвал бид нар өөртөө яг тэр хүн нь болох хэрэгтэй байна. Бид нар хүүхдүүдийнхаа одоо зааварлагч заадаг хүн нь биш коучлдаг дасгалжуулдаг хүн нь болох хэрэгтэй юм биш үү гэсэн санааг бол энэ номноос би айгу сайн ойлгож одоо харж авсан. За тэгээд энэ номын 2 дугаар одоо хэсэг рүү ордог. Дунд нь л мэдээж хэрэг маш их жишээнүүд байгаа. 2 дугаар хэсэг дээр урам зоригийн бүтэц. Энэ бол ингээ саадыг давах шат юм аа. Бид нар одоо өөртөө ийм үндсэн 4 ур чадварыгаа хөгжүүлээд альва зүйлийг сурах боломжтой шат нь байвал. Тэгээ шат байсан хэдий ч гэсэн ийм саад бэрхшээлтэй бол байнга тулгарна. Тэгэхээр энэ саад бэрхшээлийг хэн давж гардаг вэ гэхэлэр бусад яг онлоод дээр ч гэсэн гардаг. Дотоод сэтлээсээ хийж байгаа одоо зүйлсийг бол бид нар давж гарах боломжтой байдаг гэсэн зүйлүүд яригддаг. Тэгээ дотоод сэдлийн талаар энэ номон дээрээс маш их гардаг шүү. За саад бэрхшээл бол мэдээж яг зайшгүй биднэрт байнга тулгарна. Тэгээ зөв мөчөд зөв дэмжлэг авч чадвал өсөлт хөгжилтөө саад болж буй зүйлсийг бид нэр даван тулах боломжтой. Дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд маань ч гэсэн. Тэгэд энд бол ийм тулгуур бүтэц гэдэг одоо шатыгаал ийм 4 үндсэн одоо бүтэцтэй гэдгийг тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт нь тулгуур бүтэц ихэнх тохиолдолд бусдаас ирдэг. Тэ бидний анх удаа хийж үзэж байгаа юм чи яаж хийх юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэн зааварлагч, зөвлөгч, дасгалжуулагч нар байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тулгуур бүтэц нь тухайн замд гарч буй саад бэрхшээл тохирсон байдаг. Тэгэхээр ингээд нэг баг ийм саадууд бид нар байнга л давж гарч байгаа гэсэн. Тэгээд нэг одоо тэр саадыг давж гарч чадвал дараагийн саад бэрхшээл нь арай хүндэрдэг гэсэн санаа байгаа гэсэн. За тэгээд тулгуур бүтэц нь тодорхой чухал цаг хугацаанд хэрэг болдог. За тэгээд энэ бол одоо байснаар бид нар яаж тулгуур бүтэц байснаар үүнийг ашиглаад бид нар яаж амжилтанд хүрэх боломжтой гэдэг талаар ярьж байгаа. Дөрөвдүгürt нь тулгуур бүтэц бол төр зуурих. Энэ бол ингээд байнга ингээл байгаад идэг зүйл биш. Тэгээ барилга баригдаад дуусахад те энэ тулгуур шат ингээл байхгүй болоод барилга өндөр сүндэрлдэг штэ. Яг тэрнтэй ижилхэн. Хүүхдэд бол одоо хөгжилтөнд тулгуур бүтэц зайлшгүй хэрэгтэй. Тэгээд тэрийгээ сурсан тохиолдолд тэр ур чадварыг эзэмшсэний дараа л хэрэггүй болдог. Тэгэхээр бид нар эцэг эхчүүд бид нар хүүхдтэд зааж зөвлөөд тодорхой хугацааны дараа бид нар л хэрэггүй болно гэсэн санаа. За тэгээд энэ дээр маш гоё энэ бүлэг дээр бас энэ хэсгүүд дээр маш гоё жишээнүүд байдаг. Гэхдээ одоо сонирхолтой Стивен Карригийн жишээ байгаа. NBA-ийн одоо 3 шидэлтийн одоо
goat нь те одоо хамгийн мундаг шидэг чинь Стивен Карригийн түүх бол маш сонирхолтой юм билэ. Яг аав нь сагсан бөмбөгчин байсан учраас давуу талууд үүссэн гэх мэтчлэн бид нар янз бүрээр ярьдаг. Гэхдээ яг үнэндээ 188 см өндөр 84 хүн килограмм буюу одоо энэ биеийн тоглогчдын хувьд бол маш ийм нарийнхан туранхай ийм залуу гэж одоо үнэлэгдэжсэн юм билээ. Тэгээд энэ бол одоо алдартай сагсан бөмбөгч болж чадахгүй гэдэг зүйлийг бол одоо ямар ч одоо скаутууд очиод хэлдэг байсан юм байна. Тэгээд энэ үед яасан бэ гэсэн чинь нэг коуч үнэхээр хүсчээвэл би дасгалжуулах боломжтой. Тэгээд амжилтанд хүрэх боломжтой гэдэг зүйлийг одоо тайлбарлаад ярьж байгаа. Тэгээд мэдээж хэрэг одоо амжилтанд хүрсэн гэд бид нар мэдчихээн те. Яаж амжилтанд хүрсэн бэ? Тэгэхээр энэ бол ийм зоригтой тоглох арга гэдэг зүйлийг хэрэгжүүлсэн юм байна. Тэгээд ийм зоригтой нь бас чухал, тоглох арга гэдэг нь чухал. Бид нар бол альва зүйлийг айгуу тоглож ийж бас суралцдаг. Тэгээд боловсролын салбарт маш их яригддаг. Энэ номноос дэлгэрэнгүй одоо сайн уншаарай гэж зөвлөе. Тэгээд энэ зоригтой тоглох арга нь яг юу юм бэ гэхээр тоглоом мэт нөхцөлд бэлтгэлийн ачааллыг бий болгодог. Тэгэд энэ нь бол өчигдрөөсөө байн ахиж сайжирч ингээд тоглоом ингээд үе шатд авж байгаа юм шиг л ийм гэсэн үг. Тэгэд Стивен Карригийн хувьд болохоор ингээд өөрт нь сул талууд мэдээж хэрэг байсан. Тэгвэл сайн талууд дээр нь түшиглэж бэлтгэлийг нь хийсэн юм байна. Тэгэхээр тэр хүний сайн талууд юу байсан бэ гэхээр юм хөнгөн, хурдан шаламгай. Тэгэд мэдээж хэрэг юм 3-аас шидэлтийг нь сайжруулъя гэд юм 21 гэдэг тоглоом тоглолтдог байсан юм байна. Коучтэйгээ хамт. Тэгээд энэ нь болохоор 1 минутын хугацаанд 21 оноо авах хэрэгтэй. Тэгтээ оноо авахын тулд нэг layup 3-аас шидэлт нөгөөх нь өгсөн мөлий нэг юм 3 төрлийн шидэлт хийдэг. Гэтээ энэ шидэлтээс шидэлтийн хооронд болохоор заавал юм нөгөө нэг төв рүүгээ буцаж одоо очиод буцаж бөмбөгөө аваад ингээ хийдэм байна. Тэгснээр ийм хурдан болдог. Тэгээд нөгөө нэг Стив Карри бөмбөг аваа шууд ингээл хүсэрээ шидэл оноо авдаг шүү дээ. Яг тэрэндээ ингэж гарамгай болж эхлэх одоо бэлтгэлжилт нь бол энээс ихсэн юм байна. Тэгэхээр давуу талыг нь маш их торцсон. Тэгээд ийм өөрийнх нь дуртай зүйл мэдээж хэрэг Стивен Карри бол бууж өгөөгүй урам зориг дотроосоо сэтэлсэн байсан. Тэгээд ийм коучтойгоо хамтарсан ийм тоглоом шиг зоригтой ийм тоглох аргаар одоо өөрийгөө хөгжүүлсэн гэж одоо үтсэн байх нэ. Тэгээд эхний бүлэг дээр бол бид нар одоо зан чанарын ур чадвар бол бусад ур чадваруудыг бодоход биднэрт амжилттай байхад нөлөөлдөг хамгийн чухал ур чадвар гэдгийг ойлгож авч байгаа. Хоёрдугаар хэсэг дээр болохоор бид нар ийм за энэ дөрвөн ур чадваруудыг эзэмшээд өөрийгөө хөгжүүлж байгаа боловч тий саад бэрхшээл байдаг. Саад бэрхшээлийг ямар үед бид нар сайн даван тулдаг вэ гэхээр дотроосоо сэтэлцсэн энэ одоо сэтлэр хийж байгаа зүйлүүд маань бид нар сайн одоо саад бэрхшээлийг давах юм хүчтэй дотоод түлштэй болдог гэсэн талаар ярьж байгаа. Гисэн хэдий энэ хоёр аль хангалтгүй. 3 дугаар хэсэг бол боломжуудын тогтолцоо гэсэн хэсэг. Тэгээд хаалга цонхоо нэ гэж нэрлсэн байна. Боломжуудыг л одоо ирж хай гэсэн санаа юм уу да гэж би ерөнхийдөө харсан. Тэгээд өөртөө болон бусдын доторх нуугдмал чадварыг нээж байгаа. Одоо бид нар бол одоо энэ номыг уншснаар тийм одоо чадвартай болж ин гэсэн үг. Тэгээ ингээд бол яг бид нар нэгдүгээрт нь зан чанарын ур чадвар чухал тулгуур бүтэц буюу бидний шатыг барьж өхөн чухал тийм ээ чухал. Гэхдээ сургууль баг байгууллагада үр дүнтэй тогтолцоог одоо бүтээх хэрэгтэй юм. Сургууль баг байгууллага. Тэгэхээр энэ ажлын байран дээр ч гэсэн бид нэр одоо нуугдмал эрдэнэсүүд байгаа. Тэднийг олж авахын тулд ийм одоо тогтолцоог үр дүнтэй болгох хэрэгтэй гэсэн зүйл яригдсан байгаа. Энэ дээр бас Chetty-гийн Raj Chetty гэдэг манай эдийн засагчийн бас нэг алдартай одоо судалгаан дээр боломжуудыг одоо мэдээж эрэг боломж сайтай айлын хүүхдүүд бол авч чаддаг гэдгийг бас судалж байгаа юм. Тэгэд орлогын түвшин патент эзэмшилт хоёроор л гаргаж ирдэг. Тэгээ чинэлэг гэр бүлд өсөж торнж байгаа хүүхдүүд бол 1000 хүнд 8 нь бол ер нь патент эзэмшээд ямар нэг юм зохион бүтээдэг гэсэн юм судалгаа байна. За гэтэл одоо зүдрүүхэн гэр бүлд одоо өсөж торнж байгаа хүүхдүүд бол ирээдүйд 10,000-д 8 гэсэн юм одоо боломж үүсдэг юм байна. Тэгэхээр энэ бол сонсоход айгу таагүй статистик хэдий ч чинэлэг гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдэд ямар давуу талууд үүсдэг вэ? Тэгээд аав ээжийнх нь энэ танилын хүрээлэл нь одоо хүүхдүүдэд маань хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн зүйлийг одоо бас ярьж байгаа гэсэн үг. Энэ хэсэг дээр бол маш сонирхолтой боловсролын тогтолцоо, ажлын байр, тэгээд
интервью буюу ярилцлага хийх гэсэн иймэрхүү зүйлүүд яригддаг 3 дугаар хэсэг дээр. Тэгээд боловсролын тогтолцоог ярихад яалтчгүй бид нар Финланд гэж ерөнхийдөө мэдэж боддог те. Тэгээд нөгөө нэг PISA-гийн шалгалт гэж манай одоо эцэгчүүд бол маш сайн мэдж байгаа. За тэгээд би өөрийнхөө сургалтын дээрээ ч гэсэн PISA-гийн шалгалтын үр дүн маш одоо сайн ярьдаг. Бас таниулахыг хичээдэг. Тэгээ энэ шалгалт энэ одоо PISA-гийн шалгалтыг бол эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас бол одоо ингээд 15 настай хүүхдүүдээр авдаг. Тэгээ олон улсын бүх хүүхдүүдийг авч байгаа. Тэгээд Финланд улс бол ингээл 2000 оноос эхлүүлээд дандаа дээд байруудыг эзэлж явж исэн. Тэгээ яагаад ийм зүйл болсон юм бэ гэдгийг Адам Грант зохиолч маань очиж бүр судалсан юм бэлээ. Тэгэхээр тийм гой нууцчоор одоо нэрсний шүүс шиг тийм нууцчаар бол олдоогүй. Гэхдээ юу байсан бэ гэхлээр за Финланд улс бол багшийг бол хамгийн хүндтэй мэрэгжил гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг. Бүр тэгж одоо дахин шүтдэг. Тэгээд заавал магистр, докторийн зэрэг эзэмшиж одоо багш болдог тийм ээ. Ийм Финландын одоо боловсрал судлаач хүн боловсралыг тухайн үндэстнийг бүтээх хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй гэсэн ийм үзэл баримталтайгаар ерөнхийдөө боловсралынхаа бодлогыг одоо шинжилсэн юм уу да гэж харсан. Энэ дээр бас зөндөө олон гой жишээнүүд бол гарна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь NASA-гийн одоо ярилцлага явагддаг үе шат. Тэгээд NASA ажилт хүмүүсийг хэрхэн авдаг. Тэгээд нэг хүний амжилттай түүх байсан. Энийг хуваалцъя гэж бодож байна. За, Jose Hernandez гээд сансарт ниссэн хүн байна. За, энэ хүн бол одоо сансрын нисгэгч болохыг багасаа мөрөөдөж исэн. Тэгээд NASA-д өөрийгөө бэлтгээд одоо recruitment буюу юм ажилд авах зар болгон дээр нь л өөрийнхөө одоо материалыг байнга л бүрдүүлээд явуулдаг байсан. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд олон татгалцсан хариу маш олон жилийн хугацаанд авсан. Тэгэл өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байсаар ирсний одоо үр дүнд бол мэдээж яриг NASA-д ажилд ордог. За гэхдээ NASA одоо ажилд авахдаа ерөнхийдөө дунджаар ийм юм байлээ. 2400 ч юм уу 2200 гаруй аппликант буюу юм одоо ажлын байр горилогч нар материалаа явуулаад тэрнээс ерөөхдөө нэг 20-ыг л авт юм билээ. Тэгэхээр бараг 10-аас бага одоо acceptance rateтэй одоо ажилд орох одоо төвшин нь бол маш бага гэсэн одоо боломж бол маш бага. Ийм одоо өрсөлдөөн тэрэнд өрнөд юм байна. Тэгээд сургуулиуд болон ажлын байруудад сонгон шалгаруулалт нь ихэвчлэн онцгой чадвартай буюу аль хэдийн амжилтанд хүрсэн хүмүүсийг илрүүлэх бүтцтэй байдаг. Тэгээ Адам Грант зохиолч маань өөрөө Ivy League-ийн одоо сонгон шалгаруулалтын комисс гэдэг юм уу? Тэрэнд бол ажилтдаг юм байлээ. Тэгэхээр бидний сонгон шалгаруулж байгаа арга барил бол одоо онцгой чадвартнуудыг сонгоход зориулагдсан байна. Үүнийг бид нэр өөрчлөх хэрэгтэй гэдэг зүйлийг бол ярьдаг. Хүмүүс тэгээд NASA-гийн одоо ажил сонгон шалгаруулах энэ зүйлийг хийдэг Dwayne Ross гэдэг хүн ер нь 50 гаруй жил NASA-д ажилласан юм билээ. Тэгээд тэтгэврт гарсныхаа дараагаар яг нь Adam Grant-тай энэ номын одоо юунаар уулзаад тэгээд тухайн үед бол тэгж хэлж ирсэн юм байна. Хүмүүс тэр хэмжээнд хүрэхийн тулд хэр хичээсэн бэ гэдгийг л материалтай бичих явуулах хэрэгтэй байсан юм аа. Бидний одоо материал хүлээж авч байгаа энэ процесс бол үнэндээ буруу байсан гэж хэлж харамссан юм билээ. Хэрвээ Jose Hernandez гэдэг хүн Мексикт амьдардаг. Тэгээд ядуу тарчиг байснаасаа болоод ингээд өвлийн хүүтэнд ингээд нүүдэлдэг. Нүүдлэхээрээ хичээл соёл нь дандаа алдагддаг. Тэгээд аав ээж нь боломжгүй байсны улмаас өөрөө одоо ажил хийж мөнгө олдог. Тэгээд сургалтын төлбөрөө хийдэг байсан. Зэрэг энэ хүчин зүйлүүдийг бид нар мэдсэн бол тэгээд үдий зэрэгт хүрсэн байгааг нь бид нар мэдсэн бол хамгийн түрүүнд ажилд авах байсан гэж ерөнхийдөө хэлсэн байсан. Яг уу альва хүмүүсийн хувьд туулсан бэрхшээл бол янз бүр байдаг тий. Гэхдээ туулсан бэрхшээл нь чухал биш. Тэр бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн чухал. Тий даван гарахын тулд өөрөөсөө ямар хичээл зүтгэлүүдийг гаргасан юм бэ гэдэг нь чухал. Тэгжээч нөгөө нэг хүмүүсийн бид нар энэ ахиц хөгжил дэвшлийг нь үнэлэх боломжтой болж байгаамаа. Тэгээ бид нар мэдсэн нөгөө нэг чинэлэг айлын хүүхдүүдийн боломж, ядруу зүдрүү амьдралтай одоо эцэг эхтэй хүүхдүүдийн боломж гэдэг юм. Ийм угаасаа л бодит амьдралтай ийм л байгаа. Тэгэхээр ийм ялгаатай зүйлийг бид нар
Тэгээд нөө боловсрал эзэмшихтэй хаана яаж эзэмшсэн боломжтойгоосаа болоод хаашаа явсан боломжгүйгээсээ болоод өөрийнхөө сургалтын төлбөрийг хийхийн тулд те нүүдэлж яаж амьдарч ийсэн энэ түүхүүдийг мэдснээр энэ бүхний ард энэ хүн чинь ингэж амжилттай гарсан юм биш үү гэдг нь өөрөө энэ хүн хэр потенциалтай вэ гэдгийг нь харуулдаг юм байна. Үүнийг яг хамгийн зүгээр энгийнээр тайлбарлавал юу байж болох вэ гэсэн номон дээр ингэж байгаа. Бүгчүүд жиндээ барилддаг шүү дээ. Биеийн өгөгдлөөсөө болоод те 48, 60, 62 ингээд жингүүд идэг шүү дээ. Тийм ялгаатай барилддаг. Бид нэр тэр одоо юм зүрүүтэй эргэтгэж бус байдлыг ингэж тэгшдгээд ингэж одоо нөгөө тогтолцоог бүрдүүлж ажлын ярилцлаганд авч одоо энэ сургууль, баг, ажлын ярилцлага гэдэг чинь өөрөө энэ авьяас чадваруудыг л авж байгаа л асуудал шүү дээ тий. Тэгэхээр энийг бол ингэж хийх ёстой юм аа гэсэн санааг хэлж байгаа. Бид нэр одоо яг их сургуулийн материал дээр голч дүнг бол маш одоо өндрөөр үнэлж хардаг. Энэ бол буруу хандлага гэж байгаа юм. Голч дүн, дундаж дүн болгоод ингээд гарчаад идэг тий. Гэтэл Хозе энэ Эрнандес сансрын нисгэгч энэ хүн бол тий эхний жилүүдэд маш одоо доогуур дүнтэй байсан юм байна. Гэтэ жил ирэх тусам ахиж исэн. 1-р курс, 2-р курс, 3-р курс, 4-р. Тэгээ төгсөхдөө бол дүн нь маш одоо өөрийнх нь хувьд өсөлтийн хувь нь бол өндөр гарсан. Гэтэ мэдээж хэрэг голч дүнг харьцуулахаар л хүүхдүүдээс маш доогуур орчоод идэг. Тэгэд энд асуудал байна. Энэ хүнд саад бэрхшээл тулгархад эхлэлийн цэгүүд ингээ ялгаатай байгаа. Тэгээ энэ ялгаатай цэгээсээ яаж өсөж байгаа юм бэ гэдг нь чухлаа гэсэн санаа хэлж байгаа. Тэгээ бид нар бол одоо ерөнхийдөө цаашдаа сургуульд аппликантуудыг сонгон шалгаруулахдаа, ажлын байранд хүмүүсийг сонгон шалгаруулахдаа ахиц дэвшлийг нь харах хэрэгтэй гэдгсэн. Голч дүн нь сайн байж чадаагүй ч Хозе бол маш өндөр юм акцийг бусад хүүхдүүдтэй харьцуулахад бол маш өндөр акцийг харуулж чадсан. Гэт Адам Грант маань судалсан байлээ. 15 жилийн турш материалаа илгээж явсаар байгаад 47 наснда одоо Хозе Хернандес сансарт нисгээр болдог. Тэгээд Хозе Хернандес NASA хоёрын нөгөө нэг захианууд байдаг л да энэ номон дээр. Тэгээд эднэрийг уншихлаар ерөнхийдөө нэг 5 жил гаруй сансрын нисгэж болоход бэлдсэн юм уу да гэж харсан. Анх нөгөө нэг захиа аваад нисгээр болсон. Тэгээ сансарт ниссэн хоёрын хооронд хооны зүрх нь бол 5 жил байсан. Тэгэхээр 5 жил бэлдсэн юм шиг санагдлаа. Тэгэд даалт өгөгдөл ном маань Хозегийн ерөнхийдөө түүхээр өндөрлөдөг. Тэгэд энэ бүхнээс харахад бол амжилт агц доршдог. Тэгэд энэ бол өөрчлөлт. Хүн байн өөрчлөгдөж хувьсаж сайжрах нь айгүй чухал юм а. Энийг бид нэр олж харж үнэлэх нь чухал юм а гэсэн санаагаар ерөнхийдөө ингээд номоо дуусгадаг. Тэгэд энэ түүхийг гайхалтай өгүүлж байгаа түүх бол яалтчгүй жишээ бол яалтчгүй Хозе Хернандесийн түүх байла. Тэгэд NASA ямар өндөр шалгуураар хүмүүсийг авдаг вэ? Тэгэд энэ хугацаанд bang rejection буюу юм татгалцлын хариуг авсан хэдий ч өөрийгөө хөгжүүлсээр байсан. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор би өөрийнхөө давуу тал дээр ажиллах хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө бие бэлтрийг сайжруулах хэрэгтэй юм байна гэл марафонд гүйж байгаа юм. За тэгээд бусдад одоо математик болон физикийн хичээлүүдийг заах гэх мэтчлийн сайн дурын ажлуудыг ч гэсэн маш их хийж боломжгүй хүүхдүүдэд бас боломж олгох иймэрхүү зүйлүүдийг яриад тэгээ өөрийнхөө CV-н дээр одоо энэ өөрийнх нь энэ амьдралын түүх байхгүй ч гэсэн ярилцлагын шатанд тэнцснээр ярилцлагатайгаа энийг ярьснаар ерөнхийдөө ажилдаа насаад одоо тэнцдэм билээ. За тэгээд энэ хүү даалдаг өгдөл ном маань хүн болгон одоо авьяастай амжилтанд хүрэх боломжтой биднэрт бол ийм даалдаг өгдөл байдаг. Тэрийг гол нь таньж мэдэж хөгжүүлэх нь айгуу чухлаа. Тэг хөгжүүлсэн байлаа хэдий ч ийм тогтолцоо бид нар одоо ингээд нийгмийг харж байгаа тогтолцоогоо бас өөрчлөхгүй бол зарим ингээд далд авьяасууд жишээлбэл ноён Хозе Хернандес шиг хүмүүсийг ингээд авч чадахгүй, мэдэж чадахгүй өнгөрөх боломжтой юм байна гэдгийг харуулсан ном байгаа. Тэгээд маш олон судалгаа шинжилгээ тэгээд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд маш их дэмжлэг болох агуулга мэдлгүүд байсан учраас та бүхнийг бас уншихыг санал болгож байна. За та бүхэн мдээгүй байж магадгүй би тэгээ Эрдэнэс Book Club гэ байгуулад сар болгон нэг ном уншаад хамтдаа ярилцж байгаа. Дараагийн номороо
дахиад Адам Грантийн Дахин бод гэсэн номыг сонгоцсон. Тэгээд энэ номыг бас уншичаад book review товчлоо хийн гэж бодож байна. За тэгээд энэ ном маань таалагдсан бол та бүхнээс эцэст нэг асуулт асууя. Та бүхний хувьд ингээм амьдралд нь хамгийн чухал нөлөөлж исэн багш дасгалжуулагч нар хэн байсан бэ? Та бүхнийг сорж, та бүхний шатнд болж исэн хүмүүсийг эргэж дурсаарай. Тэгээд магадгүй доор коммент талхарлаа бичээрэй. Дараагийн номын товчлоор уулзтлаа. Түр баяртай.